Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшигт төсвөр нас гэдэг номныхоо айдас гэдэг сэдвээ ярьж өгөх болно. Тэгээд одоо ямар хүмүүс их айдастай байдаггүй гэхээр юмыг таньж мэддэггүй, ерөөсөө ном уншиж судалдаггүй хүмүүс юмнаас дандаа айж явдаг. Яагаад хүн юунаас айдаггүй гэхээр одоо мэдж таниагүй, уншиж мдээгүй одоо тэр хүнийг ерөөсөө танихгүй байвал тэр хүнээс их айдаг. Хэрвээ хүн таньдаг байх юм бол тэр хүнийг ямар гэдгийг мэддэг учраас айдаггүй. Тэгэхээр одоо бид бүхэн маш ихээр одоо ном уншиж судалж явах хэрэгтэй. Тэгж чадах юм бол бид бүхэн одоо хүнээс бага айна гэсэн үг. Тэгээд хүмүүс одоо чамайг одоо ингээл юмнаас айж махаар шалчхаар одоо хулчаагаар тэгэл аймхаа эдрэг тэгэн штэ. Тэгэхгүй одоо ингээд чи тэр хүнээс айж гинэ гэд тэр нь чиний төдөл биш, харин өөрийгөө улам хөгжүүлэх ёстой гэсэн одоо нэг сануулга гэж одоо би уншсан. Тэгээд юмыг чи зөвгөр ойлгож чадаа. Тэгээд юмыг зүгээр одоо сайн бүгдийг нь уншаад тэгээд тэр хүнийг таньж мэдэх юм бол ерөөсөө айхгүй шүү гэдэг талаар ярьдаг сэдвээ. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Баяртай.